Засгийн газрын бодлогын хэмжээнд манай соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны хүрээнд бодлогын ямар бичиг баримт байна. Кино урлагийн зөвлөл өөрөө ямар бодлоготой байгаа вэ гэдгээ маш сайн тунгааж үзээд за салбарын 90 жилийн ажлын хэсэг гэж үүсгэсэн байгаа. Ажлын хэсгийг бол би ахлаа явж байгаа. Энэ хүрээнд бид бүхэн одоо маш дөрвтэй одоо жишээ нь хууль дүрм журамд ямар одоо цорхой алдаа дутагдал байна. Тэрэнд бид нэр одоо жишээ нь оюуны өмч талаас ч гэдэг юм уу те одоо өөрчлөлт оруулах. 6 хүний илтгэл өнөөдөр Монгол киноны тухай сонсогчдод ингээ хүрнэ. За энэний давуу тал юу вэ гэхээр бол эдгээр дөрвөн орны судлаачид маань энэ Монгол киноны талаар бичсэн илтгэлээ өөрсдийнхөө мэрэгжлийн сэтгүүлд очиж гаргаж хэвлүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл Монгол киног сурчлаа юм байна. Тэгээ Монгол киноны хөгжил ямар хөө шатнд байна, Монгол кино ямар төрлөөр хийж сэтгүүл янз янз өөр. Саяхан явсан ихний сэдв болохоор Монгол киноны сэдвийн давтамж он оноор кинонууд ямар сэдв их давамгалж исэн байна. Хүмүүс ямар кинонд илүү дуртай байсан байна. Уран бүтээлч ямар сэдвээр их кино хийдэг байсан байна. Монгол улсад кино зах зээлийн 64%-ийг дотоодын кино, үлдсэн хувийг нь гадаад кино эзэлдэг гэлээ. Энэ тоон манай улсын иргэд дотоодын контентоо түлхүү үздэг болохыг харуулж байна. Мөн Монгол кино бүтээлүүд олон улсын зэрэглэлийн кино наадмуудад амжилттай оролцсоор байгаа. Тухайлбал 2022 онд Худалдагч охин, Трио, Эргэж ирэхгүй намар, Этгээд зэрэг кинонууд дэлхийн нэр хүндтэй кино наадмуудаас шагнал хүртсэн юм а.